Ямар инээдтэй царайтай. Оо амар хөөрхөн. Аюулсан дэд категори бар. Яар тэнийг гоё. Хөдөлгөөн авалт маань бол энэ л. Хай, шинэхэн влогтой тавтай мэрил. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа unboxing бичлэг хийх болно. Тэгээ миний онлайн шопоос захиалсан зүйлүүдийг хамтдаа unboxing хийцгээе. Хамгийн түрүүнд шээнээс авсан юмнуудаа задлаа. Анх удаа миний шээнээс захиалсан юм маань ийм том хайрцагтайгаар ирж байна. Энэ шэйний бараа ирэх гэж 12 тонсон байхгүй. Тэгээ нэлээд удсан болохоор яг үндэ би өөрөө ч ихсэн юу захиалсан юм бол ихнээс нь мартсан байгаа байхгүй. Дотор нь юугааг харцгаая. Ингээд My Little Pony ахгүй юу. Тэгээд дотроос нь ингээд одоо энэ хэд гарч ирэн харагдах нь удаа би задлаа хий. Шинэ жилээр хоёр найзтайгаа уулзах болохоор ингээд гоё хамт задлаа. Би 3-ыг л захиалсан. Тэгсэн чинь ингээд 6 ширхэг хүрээд ирсэн байх юм. Энэ 6-аас нэг нь гарч ирнэ. Эсвэл энэ Rarity гарч ирээсэй гэж хүсэж байна заяа. Тэвч гэсэн задлж нэгийг. Оо, Pinkie Pie. Монгол руу явахдаа дүүнэртээ авал хөөх юм уу? Тэгээд утасныхаа кейс мессен дээр ингээд тогтоочвол. Яг хөөхөн л юм. Бүр ингээд нарийн харвал мэдээж өөсөв бол байна. Утасны камерны наалт байна. Тэгээд Улаанзи. Энэ хоёр маань Улаанзигийн утас тогтоогч авсан байхгүй. Миний одоо хэрэглэж байгаа нь Daiso-гоос авсан 100 йений 2300-ийн байхгүй юу? Өндөр болохгүй мó? Өндөр болох хэвээр. Оо за. Нэг юм хөөрхөн өндөр болчихвол юм байна. Тэгээд чангалаар нэг юм өрхөө. Би уцааг яс энийг өөр ингээд тогтоогоо сольчих. Мики энэ дээр зүүчи. Тэнд хоол тавьсан чи өөр амар цурайт сонсогдоод тах шиг байна. Энэ болохоор миний хуучны хэрэгэлдэг байсан утас тогтоогч ахгүй юу? Daiso-гоос 100 йенээр авч байсан. Таавчиг. Хөдөрж байгаа болохоор ийм зузаан тавчигнууд авсан байхгүй юу? Хамгийн ихнийх нь энэ ямар инээдтэй царайтай. Дараагийнх нь бас ийм капибаратай. Нүд нь амар жижиг юм байна. Тэгээд бас нэг хөөрхөн тавчиг авсан. Morning хөл. Эндээ ингээд Friends гэж бичсэн эпрон. Гэтэ би уг нь бодож байгаа энийг авахгүй гэд листнээс хасаад ах шиг юм да. Ягаад ирчүү? Ингээл хөөрхөн хойно уйчдаг энгийн. Эндээ бас хөөрхөн карматай. Ер нь хөөрхөн л юм. Тавчгаа баасан өсчлөө. Тадаа! Яа хөөх юм бэ? Дараагийнх нь юм гэрэл авсан. Тийм цэцэг шиг хэлбэртэй гэрэл. Хайрцгийн доторх нь бол нэг юм байна. Яа би ийм юм ухсрах амар дурггүй. Оо ухсарчлаа. Нэг ингэж харагдчихээн. Энэ өстө хөөх юм аа. Ингээд ширээ энтертэй хавчуулаад тэгээд заалгуураар нэг юм хайрцагтай юм байна. Юу юм бол? Оо вау. Амар хөргөө ийм аяга байна. Дээрээ бас бичгтээ эргэцэн байж магадгүй. Дээрээ beautiful age sweet enter гэж бичсэн. Амар хөөрхөн харагдчихээн яа. Бас нэг ийм хөөрхөн аяга авсан. Ийм хөөрхөн ягаан бантагнуудтай тэгээд сорултай. Энэ бас таалагдлаа. Бас нэг хайрцагтай юм байна. Ийм хайрцагтай юмнууд задлахад амар урамтай байна. Дотроос нь юу гарч ирэх бол гээд. Энэ яг вар байхаа би нэг жижигхэн вар захиасан яг тэр ах. Яна буруу талаар нь онгоолгоод унгаах үедээ хөөрхөн. Яг миний боцноос жоохон жижигхэн л байна. Гэтэ айгу хөөрхөн. Таран! Энэ өстө цэвэрхэн харагдчихэна. Ийм хөөрхөн гэрэл авсан. Энийг бас ухсрах шаардлагатай байна. Ингээд хөөрхөн. Тэгээд бас ийм USB-тэй. Тэгээд
Тэгэд ийм удирдлагатай юм байна. Ийм камерны хөл авсан байхгүй юу? Яг уу би Shein-ээс авч байгаа юм чинь нэг олигтой биш ах гэж жоохон бэлтгэлтэй л хагаалтай. Гэтэ нэг мяа бол харагдахгүй л байна. Оо, гол нь энийг хэр өндөр болох нь хараа тий. Тэгээд бас камера тогтонгууд савлж мавлаад унах нь. Өнийг өндөр болохгүй юм биш. Би энийг нөгөө хойно бодон дээр сууж байхдаа урд нь яг ингээд тавиад утсаа юм уу камера тогтоовол айгу амар юм шиг санагдаад энэ нөгөө тэгшимийг нь үздэг нэг юм бидэн штэ. Нөгөө усаар харж ийн энэ ус доторх хүндлэгийн им юмтай барьт юм биш. Дайжгүй хямдхан гэхэд энэ одоо Монгол мөнгөөр 20 мянга л гэсэн байх. Жохон салж унаад байдаг асуудалтай юм шиг. Бас хөөрхөн юм үрээд явчихаар уудтайгаа л ирж байгаа юм байна. Дараагийнх нь ийм гоо сайхны бүтээгдэхүүний тавиур авсан байхгүй юу? Яа, ямар их ухсардаг юмнууд авсан юм бэ? Энийг ингээд тэгээд ирдэг юмтай байхад энэ доор авах хэрэгтэй. Тэгээд нөгөө дээрээс нь ч юм шүү. Нэг иймэрхүү. Тэгээ одоо энэ хажуугаар нь идрэг хийгээд гой тавиур болгочих юм байна. Бас нэг ийм ирзэн шиг юм байл. Энүүгээрээ гой ингээд хөдөлгөөнгүй болгож тогтоод юм шиг байна. Саяны ирзэнүүдийг ингээд тогтоосон чи айгүй гоё. Тэгэл эдрийг нь бас ирзэнээр тогтоох шаардлагатай юм байна л та. Сая нэг унчхыг бодвол тэгээ эдрийг нь яг уу тогтоочвол ингээд дээр нь хөөрхөн юм тавиад тэгээ ингээ хөөрхөн иргэдэг. Гоо сайхны тос моснуудаа тавих юм хөөрхөн тавиуртай боллоо. Таран ийм хөөрхөн гэрэл нугасны мухадыг дэхэ. Ийм яна ямар хөөрхөн юм бэ? Энийг шууд power bank-нд заалгаад туршаад үзье. Яна ямар хөөрхөн юм бэ? Залгуун салчлаа. Энэ цэнэгтэйгээ байт юм уу? Ингээд дарах болгонд энэ ямар хөөрхөн юм бэ? Нэстэ гоё юм байна. 30%. Энэ утсан дээр жоохон анивчаад аим шиг харагдаад энэ бодитоор бол огт анивчихгүй. Дарангууд хасаад ингээд бүдгэрээд ингээд бүр бүдгэрээд ингээд унтарчиж байгаа юм байна. За. Энэ яста хөөрхөн юм байна. Зүгээр ингээд байжсэн чи айгүй хөөрхөн. Энэ баг надад хамгийн их таалагдчихж байгаа. Энэ яста гоё юм байна. Түрүүний энэ гэрлээ бас power bank-нд заалгаад үзчихье. Вау. Гэрэлтэд ингэж харагдаж байгаа юм чи гэрэлгүүд гэрэлгүүрөнд амар гоё харагдчих. Энэ бас надад таалагдлаа. За би бас YouTube дээр влог оруулаад тий. Энд ингээд апплод хийгдчихээн. Түрүү 7 хоногт Осакагийн Хираката парк руу явсан байхгүй юу? Тэгээд тэрний маань влог. Энэ влогийг маань үзээрэй. Дараагийнх нь болохоор ийм бүрхэн түлхүүрний осор. Тараа, ийм бүрхэн дижитал камеранда зориулаад ийм бүрхэн зүйлт авсан байхгүй юу? Камеранда хийж үздэг. Би ч гэсэн энэ зүйлтийг энүүгээр солиод TV ажлынхаа дундуур влог хийжсэн байхгүй юу? Тэгсэн чинь гэнт хорол эхлээд ийм бүрхэн. Mean Girls ийм хөрхөн стикерүүд авсан. Энэ бүр юу хэдэн ширхэг юм бэ? Ямар их юм бэ? Ийм их стикерүүд байна. Mean Girls гэсэн байна. Burn Book-ийн стикернүүд байна. Shein дээр угаасаа Mean Girls-тай холбоотой айгүй олон юмнууд байсан. Mean Girls-ийг гардаг эмдэглийн дэвтрээ шүү дээ. Тэрнээс ахуулаад бүтээлэг энэ тэрэ дараагийнх нь ийм капибаратай өсний алчуур. Тэгээ нөгөө ингээд энийг зүгээл үсээ энд ороогоол тэгэл ингээл хоп яг харуулъя. Яар тэнийг тэгээд би үсээ ороогоод ингээ энийг капибара нь хөөрхөн харагдаад авсан байхгүй юу? Нэг юм палаж авсан. Би ер нь Shein-ээс хувцас авах дургүй. Би онлайнаар хувцас авах гэхээр ер нь хэмжээг нь огт харуулж чаддаггүй байхгүй юу? Заавал өөрөө өмсөөд материалыг нь өөрөө ингээд хурж мэдэржээж авдаг төрлийн гэх юм уу? Энэ болохоор нэг ийм
палаж. Би энийг авах уу байх уу гэж юу нь бол 2-3 сар бодсны эцэст энэ удаад авсан. Гэхдээ би S size-ыг нь авах гэсэн чинь тэр нь дууссан байсан байхгүй. Тэгээд XS-ийг авсан. Би энд амар итгэлгүй байна. Надад яг багдах юм шиг санагдаад бах юм. За нэг тусдаа дараа нь л өмсөж үзье. Тэгээ энд бичлэгийг оруулчихъя. Таарна гэж найдаа. Тэгээд эндээс хойш үлдснүүд нь дана миний хумсны будаг хумстай холбоотой юмнууд авчиг байна. Ийм хумсны будаг шууд нөгөө ингэж түрхтгэн би шууд ингэж хөвөнгөөр аваад хумсан дээр пад гэж будчихдаг нэг будаг. Сав нь ингэж хоосон ирдэм байна. Тэнгүүтээ будагнууд нь ингэж хөрхөн жижигэн тусдаа ирдэм байна. Тэгээд энийг нь өөрсдөө ишиг ингэж хөрхөн хийгээд өгсрахал юм байна л та. Өнгийн хартаа янзын таран өнгөнөд нь өстой гоё юм байна. Яг миний бодсноос жоохон жижигэн байла. Гэхдээ өнгөний хувьд бол ярилтгүй амар гоё харагдчихээн. Одоо ер нь энэ хумснасаа жоохон залхацсан байгаа хгүй юу. Тэгэхээр энэгээр бодъё. Энэ хумсны мах зөөлрүүлдэг юм байна. Энэ юм хумсаа арчдаг салфитик маяг. Наалддаг юм сувдан шигтгээ. Хумсандаа гэлтгүй баг нүднийхээ энэ мэд наацсан ч хөрхөн. Дотроо юм олон шигтгээ хумсны шигтгээ байна. Янз бүрийн төрстэй бас цагаан шигтгээнүүд байна. Тийм сувдан болон бас мөнгөлөг юм хумсны шигтгээ байна. Бас нэг юм дотроо 50 ширхэгтэй шигтгээ. Өмнө нь би энэ 10 ширхэгтэйг нь захиалаад угаасаа хумсан дээр нааж үзчихсэн баггүй. Энэ айгүй чанартай шигтгээнүүд нь салдаггүй амар гоё хэлбэртэй шигтгээнүүдтэй. Таран харагдчихэв үү? Галбад жоохон харагдахгүй байх шиг байна те. Энийг бол би аваасаа гэж хүсэж байна. Машинаас захиалсан зүйлүүд маань яг энэгээр ингэж дуусч байна. Энэ ингээд дотроо 500 ч илүү хэдэн ширхэгтэй илээ. Энэгээр би гоё цэцэг хийж сурах гэж байгаа. Тусад нь бас ийм үзмийн өнгөтэйг авсан байхгүй юу? Гэтэ энийг бол би захиасныхаа дараа харамссан. Ямар ч гарын урдуугүй байж арай л олон ширхээр нь авчиг. Яагаад гэвэл энийг ирэхээс өмнө Daiso-д нэг хэдхэн ширхэгтэйгээ байсан байхгүй. Би тэрүүгээр нь нэг цэцэг хийх гэж утсан чинь би үнэхээр хийж чадаагүй. Чадахгүй байж шал тэмий авцсан юм. Миний шийнээс захиалсан юмнууд айгүй дутуу санагдаад харин шин лүг ороод харсан чинь миний яг авах гэсэн 4 бараг болиулсан байна. Ягаад болиулсныг нь бол би өстой мэдэхгүй маа. Би уг нь тийм утсан дээр тогтоождаг өөрхөн гэрэл эдэн штэ. Тийм гэрэл бас бүр юм томоор тогтоодог нэг гэрэл тэр эдийг манд болиулчихжээ. Би уг нь тэр гэрлийг хамгийн ихээр хүлээж байсан байхгүй юу? Шийнээс захиалсан хамгийн гол зүйл маань тэр гэрэл байсан. Яа гэвэл би Amazon-оос тийм үнэтэй гэрэл авч жагаад за юу ч гэсэн шийнээс эхлээд хямдхан захиалаад үзье гэж бодоод захиалсан чинь ирээгүй байна. Тараа Oливионгоос авсан юмнуудаа задлаа. Энийг бол нэг надаар хэлүүлдэг мэдэж байгаа хөө. Өмнөхөн дууссан болохоор энийг шинээр авсан. Айгуу сайн будаг арилгадаг. Дараа нь Labo H гэдэг брендийн усны спрей байна. Энэ ус сургуулдаг хуйхны цацлага ахгүй юу? Би угаасаа энийг хэрэгэлдэг. Тэгээд дуусчихаар нь ингээд дахиад авч байгаа юм. Тэгээд бас хуйхандаа түрхдэг юм роллер. Энийг болохоор яг анх удаа авч үзэж байна. Дотроо ийм хөөрхөн 2 роллертойгоо ирэх юм байна. Ийм хуйхан дээр ингээл түрхчихээр амар миний үсэндээ эргэлдэг бүх юмнууд энэ Labo H гэдэг брендийнх ахгүй юу. Түрүү жил яг миний үс амар унаад тэгээ би Монголд очихдаа Derma Solution клиник дээр очиод хуйхаа онцлуулаад үсэндээ ингээд уудлээс тариулдаг янз бүрийн тариа мариатай эмчилгээ хийлгэсэн. Тэгээ тэр үед надад ингээд Labo H-ийн шампуныг нь зөвлөж байсан байхгүй юу. Тэгээ шампун таалагдаад ангичруулагч тэгээд энэ цацлага мацлагыг хэрэглэж үзээд бүгд надад таалагддаг. Одоо ч гэсэн би яг жил тасралтгүй хэрэглэж байгаа. Тэгээ энийг болохоор яг шинээр авч үзэж байна. Тэгээ дотроо хөөрхөн 2 ширхэгтэй давхар ийм миний хэрэглэдэг шампуныхын жижиг хувилбар байна. Аялаар явж хахад энэ амар. Тэгээд шампун маань дуусах байгаа учраас бас авсан. Тэгээ энийг шууд задлал савлууга хийчихээр. Одоо Amazon-аас авсан юмнууд арцгаая. Хамгийн түрүүнд DJI Mic Mini. Миний одоо зүүцсэн байгаа энэ хөөрхөн жижигхэн микрофоныг би авсан байгаа. Ийм хөөрхөн уут, тэгээд кейс байна. Тэгээд дотроо ийм 2 миктэй. Тэгээд холбох төхөөрөмжтэй хоёр нь. Би сая Amazon-оос нэг үнэтэй гэрэл авах гэсэн шүү дээ. Ямар хуу гэрэл авал зүгээр вэ гэд хайгаад баахан бичлэг үзээр хагаад би сүүлдээ ингээд 1 мангийн гэрэл авах гэсэн заяо 230 мянгаар би ингээд зөвхөн нэг влог хийхэд шаардлагатай нэг гэрэл авах гэсэн байхгүй юу. YouTube-ийн бичлэг үзээр хагаад ингээд толгоогоо угаалгаад
Тэгснэ яг авах гэснээ за бас арай л амар мөнгө өрөх гэдэг нү гэж бодоод би одоо ямар мэрэгжлийн зурагч байгаа ш. Тийм амар үнэтэй гэрлэр яах юм гэж бодоод тэр гэрлийг авахаа би болсон боловч ялгаагүй л би нэг маа өрчихсөн. Энэнд. Гэтэ яг би авсандаа бол ерөөсө харамсахгүй байгаа. Яагаад гэвэл авахад надад яг 2 сонголт байсан байхгүй юу? Энэ авсан энэ DJI Mic Mini юу эсвэл DJI Mic 2 гэсэн сонголт байсан байхгүй. Тэгээ энэ хоёр маань хоорондоо 200 хэдэн мянган зөрүүтэй байсан. Mic 2-ыг нь сонирхож байгаад за бас арай амар үнэтэй байна. Зүгээр л ингэж vlog хийж бичлэг хийхэд тийм амар үнэтэй юм авах шаардлагагүй гэж бодоод би Mic Mini-г авсан байгаа. Тэгээ миний 12 сар гарснаас хойш авсан хамгийн том бөгөөд хамгийн гоё худалдаа авалт маань бол энэ л. Дараагийн миний Amazon-аас авсан зүйл бол миний энэ хойд харагдаж байгаа буудангийн бүрээс. Буудангийн энэ бэж өнгөтэй гадуурх бүрээсийг нь авсан байхгүй юу? Манайх гоё буудантай алдсан байгаа зү. 11 сарын хамгийн том худалдаа авалт бол энэ буудан байсан. Амар үнэтэй байсан. Буудан Японд айгүй үнэтэй гэдэм шиг санагдсан. Тэгээ нөгөө хар өнгийн буудан байхгүй юу? Тэгээ манай гэрийн ихэнх юмнууд цайвар өнгөтэй байгаа шүү дээ. Тэгээд ганц хар өнг амар сонио харагдаад харна гадуур нэм хөөрхөн уугалдаг бүрээс аваад хийцэн. Одоо гоё дээр нь хит хитэн дэр аваад гоё чимүүлжүүл. Одоо ер нь авсан юмнууд бараг дуусчин дөө. Нүрний чигшүүлэгч, сүн шингэнтэйгээ тэгээд ийм шүнийн тосоо. Би энэ гурвыг бараг 2 жил хэрэглэж байгаа хаа. Дараагийнх нь ийм өсний тосоо, argan oil-тай. Би угаасаа энийг хэрэглэдэг ахгүй. Тэгээ энийг бараг 2 жил хэрэглэсэн баха нэг ийм савлгаатай. Тэгээд дуусаад шинээр авсан юм. Аваад шууд түрхэл өснийхаа үзүүрт хэрэглэн аюу гоё өсөг зөөлрүүлнэ. Тэгээд ийм солонгос би мист авсан. Энийг болохоор би өөртөө биш дүүдээ авсан байхгүй юу? Зөөлхөн савангийн үнэртэй. Гараа савангаар угаасны дараа үнэртдэг л үнэр байна. Эрэгтэй хүүхдэд хурц үнэртэй ус гэж яхаар одоохондоо ийм зөөлхөн бие мистэй үл зүгээр юм болов гэж бодоод ийм нүрний спрей ийм ус байна. Ийм том савлгаатай. Тэгээд давхар цүнхэндээ хийгээ явахад амар ийм жижигхэн савлгаатай. Энэ бол аюу гоё чигшүүл. Тэгээд энэ Medicube-ийн уруулны маск, ийм хөөрхөн ягаан уруулны тасаа. Ийм аюу хөөрхөн. Тараа. Та нар ийм эзэн чихэрт тултай юу? Ийм эсгэлийн эзэн чихэр гоё те. Сая нэг хэсэг дээр миний микрофон амтарсан байсан юм байна. Тэр жоохон шуугсан байж магадгүй. Ер нь бичлэгэн дээр яг микрофонтой ярьж байгаа юу гэдэг нэлээ мэдэгдэж байгаа хаа. Өнөөдрийн влогт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Онлайнаас захиалсан нийт худалдаа авалт маань ийм үнэтэй болсон байна. Тэгээд миний авсан зүйлүүдээс таалагдсан зүйл нь юу байв? Бас шал дэмий худалдаа авалт гэж бодож байгаа бараа юу байсан? Тэрийг гоё комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд та хүсвэл subscribe хийгээрэй. Дуустал нь үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.